За би одоо цагаан айран дээр явж байна. Тэгээд цагаан айран бол 7 дугаар зуунд бол анх баригдаж ирсэн юм билээ. Тэгээд одоо хүртэл нь бол баригдаж байгаа. Тэгэхээр бараг хэдэн мянган жилийн хугацаанд ийм байгууламжийг бол барьсаар байгаа гэсэн үг. Тэгээд 1,000 км орчим үргэлжилдэг гэж юу нь бол сонссон. Тэгэхээр маш урт бол үргэлжилж байгаа юм барилга байгууламж бол байгаа. Энийг бол яагаад барьсныг монголчууд бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Монголчуудыг юу нь бол хятад руу оруулахгүй гэж монголчуудаас өөрсдийгөө хамгаалах гэж бол барьсан. Тал нутгийн ертөнц цэргүүд байн юу нь бол хятад руу орж ирээд эзлэн түргэмлийн чанартай дайралтуудыг бол хийдэг байсан. Тэгэхээр тэр үйлүүдийг бол өрчсөн сэргийлэх гэж цагаан армийг бол барьсан гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр цагаан армийг ерөөсөө ярихаар бид нэр түүхийг ярихгүй болохгүй болж байна тийм ээ. Ягаад тэгэхээр түүх бол зарим хүмүүс зөвхөн номон дээр бичигдгээ түүхийг бол уншиж судалдаг юу басныг нь одоо олж мэддэг гэж бас ярьдаг бол яг цагаан армийн дээр ингээ үзэхээр түүх бол нүдэнд харагддаг, гарт баригддаг, за хөлдөр гიშигддэг ийм болж ирж таарч байна л да. Тэгэхээр цагаан армиар алхахаар тухайн хүмүүс хятадууд ямар шалтгаанаар энэ байгууламжийг барих гэсэн бэ гэдэг бодол бол шууд орж ирж байна тийм үү. Цагаан армийн барихгүй болтол нь бид нэр бол тэр хүмүүсүүдийг зовоосон байна шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө түүх. Гэтэ түүхийг харахтаа бид нэр бас хоёр талаас нь харах хэрэгтэй болчлаа юм л да. Тэгэхээр түүх бол зөвхөн болоод явсан үйл явдал бол ингээд барьсан гэхээсээ илүү за яагаад энийг барих болоо тий энэ үйлдэлийг яагаад хийх болоо гарсан үр дагавар нь бас юу байваа гэдгийг бол сонирхох нь илүү чухал юм болов уу гэж бодож байна тийм ээ. Монголчуудын хувьд бол цагаан армийг ингээ харахаар биднээс олж барьсан шүү дээ. Бид нар ямар агуу үндэстэн бэ гэж зарим хүмүүс хэлдэг бол хятадуудын талаас тий энэ хүмүүсээс болж бид нар ийм барьлаа. Энэ олон 100,000 жилийг бид нэр зорцууллаа. Энэ олон үе, энэ олон сая хүмүүс цагаан армийг барилцахад гар бие оролцлоо гэдэг бас үнцэг бол харагдаж байгаа. Тэгэхээр энийг хоёр талаас нь харж болж байна. Хамгийн чухал нь цагаан армиас болж түүх хэрхэн өөрчлөгдөв гэдгийг бид нар бас бодлох нь хэрэгтэй байх тийм ээ. Монголчууд үнэхээр цагаан армиас болж хятад руу дарах дайралтууд нь саармагцсан уу? Хятад үнэхээр өөрсдийгөө хамгаалж чадсан уу? Цаашлаад өнөөдөр 21-р зуунд цагаан армиас болж хятадын одоо түүх соёл одоо культур гэдэг байгаа тий хэрхэн өөрчлөгдөв хятадын өөрсдийгөө харах үнцэг identity ондоошлол хэрхэн өөрчлөгдөв тогтноо гэдэг бол сонирхолтой. Яагаад тэгэхээр энэ бол яг хятад гэхээс илүү тухайн одоо Ming dynasty, Song dynasty гэл маш олон эзэнт гүрнүүд цагаан армийг бол барьсан байгаа. Гэтэл одоо цагаан армийг яг мэдээж хятад хүмүүс бол барьсан тийм ээ. Гэтэ одоо бол хятадын коммунист нам цагаан армийг өөрсдийнхөө түүхийн нэг хэсэг болгоод өөрсдийнхөө одоо үндэснийхээ бахархал болоод ингээд авч явж байгаа нь бас айгүй сонирхолтой тийм үү. Мэдээж бас цагаан армийг энэ олон зуун километр байгуулагчийн барихад байгаль экологт бас ямар үр нөлөө үзүүлв тухайн үед одоо барьж байгуулсан хүмүүсүүдийн амьдралд ямар одоо нөлөө үзүүлв эргийг болон сөрөг байдлаар тийм ээ. Гэж бас маш их надад бодогдож байна. Тэгээд хамгийн гол нь яг энэ дээр ингээд алхаж яхад өнөөдөр 2025 он гэхэд би одоо 13 дугаар зуунд ч юм уу те эсвэл 8 дугаар зуунд 9 дугаар зуунд очсон юм шиг мэдэрч төржлээ л да. Ягаад тэгэхээр энэ байгууламжид маш олон хүмүүсийн одоо хөс, нулимс, хүсэл мөрөөдөл, за айдас, за монголчуудын хувьд гэх юм бол маш том даваа, тийм ээ маш том даалгавар бол нуугдж байгаа. Энэ бүхнийг бол бид нэр зөвхөн одоо номноос уншаад асуухаас илүүтэйгээр бас зөвхөн өөртөө ирж ийж тэрийг ойлгох юм болов гэж бол бодогдож байна. Тэгээд ер нь бол түүхийг л маш их бодд юм байна. Түүхийг бид нэр хэрхэн тайлбарлах ёстой вэ? Хэрхэн ойлгох ёстой вэ? За тэгээд цаашлаад ирээдүйнхаа түүхийг бид нар бас хэрхэн бичлэх хэрэгтэй вэ? Магадгүй тухайн үед яг монголчууд дайралт зогссон одоо манжийн дардлын үед ч гэсэн яг Монгол хал нутгийн одоо морьтон цэргүүд бол хятадууд дайраад ах нь бол их багассан байх нь бол мэдээж ойлгомжтой байна. Тэр үеч гэсэн цагаан армийг бариад байсан гэдэг нь бас ирээдүйн одоо legacy
үр хождоо үлдээх тэр одоо үнэт зүйл, үнэт өв гэдгээрээ баг илүү ярьсан болов гэдэг тийм бодол төрж байна. Тэгээ цагаан харин бас одоо яг ингээд ярахад бол нэг юм үргэлжсэн хаан гэхээс илүү энэ тэнд байдаг тийм одоо янз бүрийн олон төрлийн ханнууд юм билээ л дээ. Цайз хэрэм гэх юм уу те. Тэгээд тийм байна. Зүгээр яг хуу төрсөн бодлоо л хуваалцахыг хүслээ. Баярлалаа.